Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон нэр бүхий гишүүд улсын хурлын дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилсан. За тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөс онцлог нь улсын хурлын чуулганы хуралдаанд санал хураахт нэгдсэн тогтсон нэг цагийг зарлана гэв. Ингэснээр гишүүд зөвхөн өөрсдөө санал хураалтад оролцож чуулганы танхимаас гарсан орсон хойгуур нь дуртай нь очиод дэмжих эсвэл дэмжихгүй гэсэн конопыг дур мэдээд дарчихдгийг хязгаарлахаар төлөвлөсөн гэх. За үүнээс гадна их хурлын гишүүдийн санаачилсан хуулийг улсын хурлаар хэлэлцүүлэх хэсгийг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд улсын хурлын дарга эцсийн шийдвэрийг нь гаргана гэх заалт гишүүдийн ундууслыг улам хүргэлээ. Зөвхөн хурал зохион байгуулах даргалах үүрэгтэй их хурлын даргад хэтэрхий эрх мэдэл өгсөн хэрэг болно гэж үзэж байна. Даргын зөвлөл гэдэг энэ юу юм бэ? Энийг их тодруулж өгөх хэрэгтэй. Энд бол жишээлбэл одоо биднээсээ явж байгаа дэгээр бичсэн байна. Өөрөөр хэлбэл даргын зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн дарга шийднэ л гэсэн. Эсвэл ямар нэгэн хуулийг би энийг ингээ хэлцүүлэхийн бүтэн жил боллоо гэсэн чинь болоогүй гэж хариулдаг ийм субъектив юмнууд их байна шүү дээ. Улсын их хурл тодорхой чиглэл салбараар ирсэн байнгын ороотой байна. Тэгээд шийдвэр яаж гаргах тухай бас маш тодорхой заалттай. Тийм учраас байнгын хорооны эрх мэдлийг булаацалтсан даргын зөвлөл юу эсвэл улсын хурлын дарга ерөөсөй байж болохгүй. Мэргэжлийн байнгын хороо нь манай дээр ирсэн хуулиудаас энийг энэ 7 хоногт бид нар хилцүүлье гэд оруулаад тэрийг нь бол дарга бол одоо гэдгийг захирамжаар ч юм уу ингээ баталгаажуулж явах үүрэгтэй байхгүй. Өнөөдрийн тухайд хэмжээгүй эрэхт улсын хурлын даргатай парламент болоод байгааг сануулгах гишүүд байна. Гишүүд хууль өргөн мэдүүлэхээр хүлээн авдаггүй, авахаараа хилэлцэж жигсаалтад нэмдэггүй, нэмэхээр хасчихдаг гэд улсын хурлын дарга их болтыг буруутгасан байр суурийг гишүүд хэлж байсан юм а. Улсын хурлын дарга гэдэг институт зүйл байж болохгүй. Улсын хурлын дарга бол спикер л байх шүү дээ. Хурлаан зохион байгуулагч л байх шүү дээ. Дэг сахиулагч л байх шүү дээ. Одоо болохоор юу болж байгаа юм гэхээр тодорхой хүнээс хамааралтай, хэсэг бүлэг хүнээс хамааралтай ингээд зохицуулагдаад парламентын шинж нар чинь алга болоод байгаа ийм механизм байгаа байхгүй. Их хурлын гишүүн Алтан хувийн прокурорын тухай хууль өргөн мэдүүлсэн. За энэ хууль хэлэлцэгдэж байгаад хэрэгсэн нь мэддэхгүй тагчиг болсон. Өнөөдөр ингэж их хурлын гишүүний эрхэнд халдаж байгаа даргад шинэ хуулиар илүү эрх мэдэл олох нь үндсэн хуулинд зөрчилдсөн зүйл болно гэж тэрээр үзэж байна. Нөгөө нэг юу байдаг шүү дээ. Гахаан фермийн үлгэр бид нар байнга ярих юм да. Бүх гахаа бол тэгш хэрэгтэй. Тэгтээ дарга гахаа бол арай илүү хэрэгтэй гэж одоо ийм байдалтайгаар манай хууль тогтоомж руу халддгийг л болмоор л байх. Үндсэн хууль тийм өгөөгүй шүү дээ. Би хүний тухай ярьж байгаа юм биш. Одоо жишээлх юм бол хилэлцэх асуудал их хурлаар тов дараалал хэн тогтоох юм? Энийг хэн нэгэн дарга гахаад өгч болохгүй л юм. Эсвэл зөвлөл гэдэг нь одоо юу юм? Энийг хуулиараа тогтоомоор байна. Эсвэл өгвөл тэднийг хугацаагаар шахмаар байна. Тийм эрх өглөө шүү. Одоо чиний эрх чинь 4 хоногийн дотор хүчинтэй шүү. Энэ хугацаа дуусахад бол тэгээд дараачийн үйл явдал явна гэхгүй бол одоо би бол үүндээ бас нэг юм дээр санаа зовж байгаа бас хэлэхгүй болохгүй. 4 сарын өмнө одоо өргөн барьсан хуулийг хэлцэж яваад бүлгүүд хэлэлцчихэд, байнгын хороо хэлэлцчихэд их хурл дээр оронгуут нь зогсоогоод 4 сар одоо ингээд бүр чив чимээгүй бүгдээр. Тэгэхээр чи би ямар хэлээд байна вэ гэхээр энэ нэг эрх мэдлийг өгөхдөө үндсэн хууль бусад хуулиар зөрчиж битээ өгөөч. Гахаан Бермер үлгэрээр жишээ татан ярьсан Алтан хувийн гишүүний онцолсон дарга гахаа нь их хурлын дарга инх болж таарсан. Дарга гахаад давуу эрх олгож болохгүй гэж тэрээр онцолж байна. За дэгийн тухай хуулиар их хурлын гишүүд хувь иргэнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш өртөг үгүй бэлэг авч болохгүй гэж заахар болжээ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд багтаж байвал бэлэг авч болох нэ. Санаан зөвч буруу боловсруулагдсан хууль гэж их хурлын гишүүд үзэж байна.